Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. Энэ YouTube сувг дээр Монгол улсаас хэрхэн интернетээр мөнгө олох арга замуудыг судлаад бичлэг контент болгож хүргэдэг. Хүссэн үедээ хүссэн зүйлээ хийж амьдармаар байна. Өглөө өссөн үедээ босно. Дуртай юм хийж мөнгө олно. Хүссэн юм худалдаж авна. За ерөөдөө иймэрхүү амьдралын хэв маягаар миний хувьд бол 10 жил орчим амьдарсан байна. Дуртай юм худалдаж авна гэхээр ерөөдөө бол арайч би хувьдаа бол арайч нэг бол Lamborghini те Bugatti Veyron ч юм уу тиймэрхүү амар тэнгэрийн зүйлүүдийг бол худалдаж авах чадaltaй юм бол арай биш. Гэхдээ миний хувьд бол ямар ч тач хөссөн үедээ хөссөн гар утсаа авчин, хөссөн үедээ хөссөн одоо ноутбук авчин, хөссөн үедээ хөссөн газар дуугаа аялаар явчин тиймэрхүү амьдралтай хүн байна. Тэгээд миний хувьд бол хэний ч тушаал авахгүй. Яагаад вэ гэхээр би бол интернетээр мөнгө олдог хүн. Миний ажлын над шиг хүмүүсийг нэрлэлсэн нэр томьёо хүртэл байгаа. Энэ нэр томьёо нь болохоор freelancer. Тэгэхээр ерөөхдөө бол би фрилансер хүн гэсэн үг. Хуваараа интернетээр мөнгө олдог хүн. За хуваараа мөнгө олдог учраас ажлын бүх төлөвлөгөөнүүдийг би гаргана. Хэзээ ажил хийх, хэзээ амьдрах, хэзээ цагаан амархын, хэр удаа унтахын, хэр удаа ажил хийх, тэр бүх төлөвлөгөөнүүдийг би гаргана. Тэрүүгээрээ бол асар хэрэгчлөөтэй амьдралын хэв маяг өгөхгүй. За тэгэхээр нэг сар ойролцоогоо 20 өдрийн өмнө би та бүхэнд нэг крипто мөнгө олборлог төхөөрөмж худалдаж яваад өдөр болгон худалдаж авсан тэр төхөөрөмчөөс мөнгө авдаг нэг вебсайтны тухай танилцуулж байсан. За энэ вебсайтн дээр бол ерөөдөө одоогийн байдлаар бол би 160 орчим Америк долларыг өдөр болгон олоод явж байна. Тэгээд яаж энэ вебсайт руу элсэж ордгийг, яаж энэ вебсайтн дээр мөнгө олдгийг, хэрхэн энэ вебсайтнаас олсон мөнгөө татаж авдгийг, тэр бүх зүйлүүдийг аль хэдийн би баримт болгоод YouTube дээр бичлэгээр та бүхэнд үзүүлсэн байгаа. За хэрвээ та нар энэ вебсайтнаас сонирхож байгаа бол YouTube дээр мөнгө олдог гар утасны яв, интернетээр мөнгө олох part 1 гэд хайгаарай. За тэгээд энэ бичлэгэн дээр ерөөдөө бол мэдэх ёстой бүх юмнуудыг заасан байгаа. Бүртгэл хэрхэн бүртгэл үүсгэдэг, хэрхэн мөнгө олж эхлэдэг, мөнгөө яаж татж авдгийг. За ерөөдөө энэ бол бодит, яг жинхэнэ бодит Монголд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол интернетээр өдөрт 200 Америк доллар олох арга мөн өс мөн. Яагаад вэ гэхээр одоогийн байдлаар өдөр болгон би ерөөдөө бол 100 Америк доллар бол татаж авч байна. Мөнгөө татаж авч үзүүлсэн байгаа. Аль хэдийн. За энэ мэдчлэн Монгол улсаас интернетээр мөнгө олох аргуудыг ерөөдөө бол би судалдаг хүн. Сүүлийн хэдэн сарын хугацаанд би маш их судалгаа хийсэн. Тэгээд ер нь бол Монголд амьдарч байгаа хүмүүсийн хувьд нэг том бэрхшээл нь юу байдаг вэ гэхээр ихэнх мөнгө олох боломжууд, ихэнх одоо интернетээр мөнгө олдог вебсайтууд бол Монголд амьдарч байгаа хүмүүсийг блок хийсэн байдаг. Хууль эрх зүйн орчнуудад тухайн вебсайтны дүрм журмд нийцдэг ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар л монголчуудыг блок хийгээд хийсэн байдаг. Одоо тэгэхээр блок хийсэн газруудын нэг жишээ гэх юм бол энэ Clickbank гэдэг хамгийн том affiliate вебсайт байгаа. Энэ вебсайтын хувьд бол монголчуудыг Orkut гэдэг уучлаарай. Монгол улсын хууль эрх зүйн орчин ерөөдөө Clickbank-ийн дүрм журмтай нийцэхгүй ч юм уу. Тэрхүү нэг балаа шилтгүүнээр Монголд амьдарч байгаа хүмүүсийг бол блоклоод хийсэн байгаа. Тэгвэл би яг Монголд амьдарч байгаа та нарын хувьд интернетээр мөнгө олох нэг аргыг бол энэ ч олцсон байна. Энэ ч бол олцсон байна. Тэгвэл одоо би та нарт бас нэг аргыг харуулъя. За тэр арга нь юу вэ гэхээр та нар өдөөсөө Google Maps-ыг ашиглаж чадах юм бол асар урд мөнгө олох боломжтой. Энэ дээр бол ямар ч эрсдэл бол байхгүй. Зүгээр толгой чинь сэрэг байж чадах юм бол энэ аргаар та нар асар урд мөнгө олох боломжтой.
За тэгэхээр анхаарлаа маш сайн төвлөрүүлээд миний нэрж байгаа зүйлүүдийг дуустал нь сонсороо. За би Google Maps дээр New York dentist гэж хайгаад үзье. За New York dentist. За тэгэнгүүт ерөнхийдөө бол Нью-Йорк хотод байдаг шүдний эмнэлгүүдийн мэдээллүүд нь гараад ирнэ. За тэгэнгүүт би яах вэ гэхээр эдгээр шүдний эмнэлгүүдтэй холбоо барих мэдээллүүдийг нь хайна. За одоо чинь Nuke Smile Spa инээмсэгдэл spa гэдэг газрын мэдээлэл байна. Тэгээд ийшээ хэдүүдэд дараад ороод үзье. За энэ газрын утасныхан дугаар нь бол энэ чинь харагдаж байна. Зарим газруудын хувьд бол Instagram-ын хаяг нь, email хаяг нь бол харагддаг. Тэгэхээр та нар өөрсдөө нэг бүчлэг ингэж ороод үзэх хэрэгтэй. Instagram-ын хаяг байна уу, эсвэл email хаяг байна уу? Тэр хоёр зүйлийг л хайх хэрэгтэй. Хэрвээ Instagram-ын хаяг байх юм бол эдгээр алтан байгууллагууд руу та нар Instagram дээр холбогдох боломжтой байхгүй. За ерөөдөө бол монголчуудын хувьд бол айгүй ичимхий гэдгийг бол мэднэ. Та нар мэдээж эдгээр газрууд руу утсаар яриад тэгэд өөрийнхөө одоо үйлчлэгээс танилцуулна гэж болоорой байхгүй. Тэгэхээр ичимхий хүмүүсийн хувьд бол ерөөдөө Instagram-ын хаяг их ч юм уу те эсвэл email хаягийг олоод тэгэд мессеж бичнэ. За ямар мессеж бичих нь одоо харуулъя. За ямар мессеж бичих вэ гэхээр сайн байна уу? Би танай шүдний эмнэлгийн чинь үйлчилгээний бүсэд амьдардаг шүдээ янзлуулах хүсэлтэй хүмүүсийн мэдээллийг олж өгье. Тэгээд нэг хүний мэдээллийг ерөөдөө нэг 15 Америк доллараар олж өгье ч юм уу тиймэрхүү санал тавьж болно. Нэгдүгээр тэдгээр шүдний эмнэлгүүд бол өдрийн 20-30 мянган Америк долларын орлоготой асар баян газрууд. Тэгэхээр чамаас нэг 25-аас 50 Америк доллараар зүгээр туршлагын журмаар нэг хэдэн хүний мэдээллийг олоод өгөө би олж өгсөн хүн болгоны чинь мэдээллийг 25 Америк доллараар худалдаж авъя. Тэгж хэлгүүд эднэрт асуудал биш. Яг гэвэл эдгээр газар чинь айгүй баян. Өдрийн 20-30 мянган Америк долларын орлоготой. За тэгээд шүдэн өвдсөн шүдэн эмчлүүлэх ёстой байгаа хүмүүсийн мэдээллүүдийг олж өгье. За тэгээд энэ шүдний холбогдсон шүдний эмнэлэгчийн за тэгээд нэг 5 хүний мэдээлэл олоод гэх юм бол шүдэн өвдсөн хүмүүсийн мэдээллийг хаанаас олж авах вэ? За одоо хэдүүлээ тэр тухай ярилцъя. За шүдэн өвдсөн хүмүүсийн мэдээллийг олохын тулд Facebook-ийн зар сурталчилгаа маш сайн ашиглаж сурах хэрэгтэй. Facebook-ийн зар сурталчилгаа яаж ашигладгийг Facebook дээр яаж зар сурталчилгаа явуулдгийг тэр тухай мэдэх ёстой нь угаасаа YouTube дээр бол байгаа. YouTube дээр та нар ямар төлхөөрөөгөө хайлт хийх вэ гэхээр how to set up lead capture ads on Facebook гэж болоо. How to set up Facebook lead generation ads. За ерөөдөө эдгээр бичлэгнүүд дотор Facebook дээр яаж зар сурталчилгаа явуулдгийг тэр тухай мэдэх бүх юмнуудыг чи мэдэх ёстой бүх юмнуудыг чи үн төлбөргүй заасан байгаа. Тэгэхээр та нэг YouTube дээр энэ бичлэгүүдийг үзээд Facebook-ын зар сурталчилгаа яаж явуулдгийг ойлгож аваад тэгэнгүүтээ яах вэ гэхээр энэ шүдний эмнэлгийн өмнөөс Facebook-ын зар сурталчилгаа явуулчихна гэсэн үг. Яг үйл ажиллагааных нь бүс нутагт Facebook дээр чинь бүр zip код оруулж болдгоо хөхгүй. Zip кодыг оруулаад зөвхөн энэ бүс нутагт амьдарч байгаа хүмүүс дээр миний зар сурталчилгаа очино. Зөвхөн тэдээс тэдэн насны хүмүүс дээр миний зар сурталчилгаа очино. Facebook дээр ийм төлхөөрөгээр хайсан хүмүүс дээр л миний зар сурталчилгаа очиж юм уу те. Ийм нарийн тохиргоог Facebook-ын зар сурталчилгаан дээр хийж болдог хөхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр Facebook-ээр дамжуулаад яг шүдэн өвдсөн байгаа, яг шүдний эмчилгээ хэрэгтэй байгаа тэдгээр хүмүүсийн мэдээллийг олох боломжтой гэсэн үг байхгүй. За ингээд Facebook-ын зар сурталчилгаа явууллаа. Ерхэд бол нэг өдрийн 10-аас нэг 15 Америк доллар орчим болох уу гэж бодож байна.
За тэгэхээр 15 Америк долларын зар сурталчилгаа өдрөлгөө явуулаад миний бодлоор бол нэг эхний өдөртөө 5-аас 6 өдрийн мэдээллийг бол олж чадах байх. Яаж хүмүүсийн мэдээллийг олд юм бэ гэхээр нөгөө явуулж байгаа зар сурталчилгаан дээр юм анкет бүгд хэсгийг оруулцдаг байхгүй. Хэрвээ таны шүдчийн өвдсөн бол шүдний эмчилгээ эрэхтэй байгаа бол би таны амьдарч байгаа бүс нутагт чинь байгаа хамгийн сайн шүдний эмнэлгийн мэдээллийг олж өгье. Тэгээд тэр шүдний эмнэлгийн мэрэгчлэлтийг танд утсаар ирүүлье. Та надад утасныхаа холбоо барих утасны дугаар имейл хаягаа өгнө үгээд им анкет гаргах чинь өөрийнхөө зар сурталчилгаан дотор. За тэгэнгүүт хүмүүс тэр анкет хийж бүглөөд утасныхаа дугаарыг орууллаа, имейл хаягаа орууллаа тэгэл болов. Угаасаа шүдний өвдсөн учраас л шүдний эмчилгээ хэрэгтэй байгаа учраас чиний тэр анкет чинь бүглэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр яах нь вэ? Яг жинхэнэ шүдний өвдсөн байгаа шүдний эмчилгээ хэрэгтэй байгаа хүмүүсийг олж чадчихна гэсэн үг байхгүй. За тэгээд 5-аас 6 өдрийн мэдээллийг олоод авчлаа. Тэгэнгүүтээ нөгөө шүдний эмчилгээгээ буцаад холбогдно. За би 5-аас 6 өдрийн мэдээллийг олчлоо. Тэгээд ерөөхдөө нөгөө цодоос үүнийхээ хүмүүсийнхээ мэдээллүүд нь Excel файл Excel дээр болоо. За би та нарт яг жинхэнэ лид гэж юуг харуулъя. Excel дээр болоо. Ерөнхийдөө яаж Excel-т вэ гэхээр энэ ч одоо нөгөө хүмүүсийнхаа нэрийг ч юм уу тийм нэр. Тэгээд энэ чинь gender үс. Тэгээд энэ чинь phone number, утасны дугаар. Тэгээд энэ чинь одоо жишээ нь email хийх ч юм уу тийм. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө чиний зар сурталчилгаан дээр чи анкет бүгэлсэн хүмүүсийн утасны дугааруудыг энэ чинь ингэж оруулаад, хүйсийг нь чинь ингэж оруулаад, нэрийг нь чинь ингэж оруулаад, имейлийг нь чинь ингэж оруулаад тэгээд ердөөсөө энэ Excel файл дотрууга мөр тус бүр нь 15 Америк доллараар зарагдана гэд бодоод үз. Хэрвээ чи 10 хүний мэдээллийг олж чадах юм бол энэ Excel дотрууга мэдээллүүд чинь мөр тус бүр нь ийм мөр тус бүр нь 15 Америк доллараар зарагдана. За тэгээд чи нөгөө чамаас судалдаж авсан нөгөө чамд захиалга хийсэн 5 шүдний өвдсөн байгаа шүдний асуудалтай хүмүүсийн мэдээллүүдийг худалдаа авалт хийсэн үнэндээ өгчлөө. Тэгэнгүүт яах вэ гэхээр нөгөө шүдний эмнэлэгч нь чамаас худалдаж авсан хүмүүс хүн тус бүрлүүгээ утсаар ирнэ. За тэгээд энэ шүдний эмнэлгийн мэрэгчлэлт нь эдгээр хүмүүс рүү утсаар ирээд сайн байна уу? Та манай зар сурталчилгаан дээр өөрийнхөө мэдээллийг оруулсан байна. Танд шүдний ямар одоо асуудал байгаа вэ? Манай шүдний эмнэлэг дээр ийм эмчилгээнүүд явагддаг. За ингээд ирэхэд та нар шүдний өвдсөн хүнийг шүдний эмнэлэгтэй ингээд холбоод өгч чинь гэсэн үг байхгүй. Тэгээд дундаас нь мөнгө олж чинь гэсэн үг. Тэгээд энэ шүдний эмнэлэгч яах вэ гэхээр чиний олж гисэн хүмүүсийн мэдээлэл тус бүрдүүлж уцаар ирээд за тэгээд нэг хүн шүдний эмнэлэг үйлчлүүлэхийг хүсэх юм бол тэр шүдний эмнэлэг чинь баг 1000, 2000, 3000 Америк долларын орлого олно гэсэн үг. Нэгэсэндээ чамаас нэг 250 Америк доллараар 10 хүний мэдээллийг худалдаж аваад хариуд нь 100000 Америк долларын ашиг олно гэсэн үг байхгүй. Тэгээд энэ бизнесийн модель дээр оролцож байгаа юм 3 бүлэг хүмүүсийн тус бүр нь ялна. Чи нэгдүгээр чиний хувьд бол шүдний өвдсөн байгаа хүнийг шүдний эмнэлэгтэй холбож өгөө дундаас нь мөнгө авчлаа. Хоёрдугаар чамд мөнгө төлсөн тэр шүдний эмнэлэг чинь үйлчлүүлэгч болоод тэр үйлчлүүлэгчээс ерөөхдөө бол 2-3000 Америк долларын ашиг олчлоо. Тэгээд чирээ зар сурталчилгааг чинь бүгүүлсэн тэдгээр шүдний асуудалтай байгаа хүмүүс бас хожин өөрт хамгийн
тохиромжтой нөхцлөөр шүднийх нь асуудлыг одоо зохицуулах газрыг чиний тусламжтайгаар олчиж байна. Ингээд ерөнхийдөө бол энэ бизнес дээр хэрвээ яг очроо олж чадхал юм бол миний итгэж байгаагаар энэ бизнесийн модель бол 100% хамгийн амархан, хамгийн хурдан санхүүгийн эрхчлөө зүйлд бодитоор хүргэж чадах арга мөнөөс мөн. За ерөнхийдөө энэ аргаар бол би олон жилийн хугацаанд маш олон жилийн аргаар ерөнхийдөө бол мөнгө олж байгаа. Бүр та нарт амар гоё юм хэлье. Зарим шүдний имлгүүд нь надад бүр хандив өгсөн удаач байдаг. Би эдгээр шүдний имлгүүдийн заримд нь өөрийгөө оюутан гэж танилцуулдаг байхгүй. Сайн байна уу, би одоо ингээд оюутан юм байгаамаа. Тэгээд Facebook-ын зар сурталтаа явуулж ерөөхдөө бол хуваарай мөнгө болох сонирхолтой байгаамаа. Би та нарт ерөөхдөө шүдний өвцөн хүмүүсийг олж өгье ч юм уу. Тэгэнгүүт энэ зарим шүдний имлгүүд өө чи оюутан юм уу? За тэгвэл сургалтынхаа төлөөрөөгээд над 200-300 Америк доллар хандив өгсөн удаа бол байдаг. Бүр надаас ямар ч тийм худалдаа авалт хийхгүй бүртлөө надад хандив өгсөн удаа ч гэсэн байдаг. Нэгдүгээр та нар яг жинхэнэ Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийн мэдээллийг Google Maps-аас олж чинь. Хоёрдугаарт нь эдгээр бизнесүүд хамгийн хэрэгтэй зүйлийг нь санал болгочих чинь. Мэдээж үйлчлүүлэгч бол эдгээр бизнесүүдийн хувьд бол хамгийн хэрэгтэй зүйл нь. Тэгээд тэр үйлчлүүлэгч олж өгөх ажлаа Facebook-ийн зар сурталтаагаар хийлгэж чинь. Ердөөсөө хэд хэдэн зүйлийг холбож өгснөөхөө төлөө дундаас ч ашиг авч байгаа байхгүй. Энэ дээр ямар ч эрсдэл байхгүй. За юм байна. Ерөнхийдөө бол та бүхэнд ердөөсөө нэг мөнгө болох санаа өгөх зорилгоор энэ бичлэгийг хийсэн. За тэгээд дараачихаа апдейтээр уулзъя. Peace.